гэсэн. За сайн байцгаана уу? Facebook-ийн найзуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За би та бүхэнд нэгэн тэмцээний зарыг хүргэхээр шийдлээ. За юу гэхээр би өчигдөр лайв хийсэн бас цэн ямдарж байгаа тэр гаргаж тавиад эвлүүлж хийгээ сэвээд байгаа юмнуудыг тавьсан миний Facebook-ийн найз нар бас тэрийг үзсэн байх. Тэгээд юм ер нь үннээрээ дээр л дээ. Тэгэхээр нямдурж байгаа бол арай хитрхи тийм муухай юм хийж гэнэ. Нэг ч үний юм алга тий. Би нямдурж байгаад тийм хийсэнд үнэхээр гомдолтой байна. Сошиалар тэгээд эвлүүлэг хийгээ сэвээд байна. Нямдурж байгаа надад 20 жил шатрын хичээл заасан. Би тэгээд ерөөсөө шатрын хичээлээс нь юу ч сураагүй гэж ийм юм зохиож хийж байгаад би маш их харамсжээ. Жинхэнэ бодит амьдрал дээр бол би нямдурж байгааг дандаа хожиж ирсэн. Бид нар ч бас зав чөлөөгөөрөө их хуралд байхдаа биенийхээ өрөөгөөр хисээд тоглоод явдаг байсан. Тэр үед ингээд шатар тоглолтог хідэн цуглаж байхад би бас нилээд олон удаа очиж ирсэн. Тэгээ тоглох болгондоо бол би нямдурж байгаагаас 10-20 мянган төгрөг нэг тоглохдоо байнгын салгадаг. Нямдурж байгаад бол би нэг удаа хожигдож байгаагүй. Гэтэл нямдурж байгаа 20 жил надад шатрын хичээл заасан. Юу ч сураагүй гэдэг нэг ийм юм зохиогоод эвлүүлээд ингээд сошиалаар сүүлийн 2 сар баг сэвж гин. Ингэж бас болохгүй л дээ. Юм үнэнд нийцэх ёстой. Тийм учраас би нямдурж байгааг үнэхээр та намайг 20 жил хожсон 20 жил надад шатрын хичээл заасан болвол хоёулаа халц тэмцээн зохион байгуулъя. За халц дуэл таныг би дуудаж байна. За ингээд хоёулаа магадгүй бас 20 сая төгрөг тэмцээнд хандивлээ. За ингээд 40 сая төгрөгөө хожсон нь өөрийнхөө нэр дээр Ахмадын совилалт юм уу, Ахмадын байгууллагад юм уу, хүүхдийн байгууллагад юм уу хандивлээ. Хожсон хүнийх нь нэр дээр шүү дээ. Би тийм санал тавьж байна. За тэмцээний маань дүрм юу ах вэ гэвэл за магадгүй 5-аас 10 удаа хоорондоо тоглоё жишээлх юм бол тий. Би бол таныг яг л 10 тоглохоор бол би таныг 10 хожно. Би хэрвээ 10 тоглоход танд нэг хожигдох юм бол би хожигдсонд өөрийгөө тооцно. Ерөөсөө. Тийм учраас та хэд тогломоор байна? 20 гэхээр бас арай урт юм уу да тий. Тийм болохоор магадгүй 10 удаа хоорондоо тоглоё гэвэл ингээд 10 тоглоно. Би таныг бол 10-т 10 хожно. Бүр зоолттой. Би бол өөртөө итгэлтэй байгаа. Харин та битгий бултаарай. Энэ бол мөрөөдөө тэмцээн, бооцоотой тэмцээн тийм юм биш шүү. Сайн үйлсэд зориулж байгаа хандив юм шүү. Тий. Хоёулаа таны хүссэн байгууллагад тэрий чинь хандивлээ. Хоёр талаасаа заавал 20-20 байгаад яг уу жаахан та хүсвэл багасгаж болно, хүсвэл нэмж болно. Тийм учраас бооцоо болон тэр бооцоог нөө хандив те хандив болон тэмцээнийхээ болцол нөхцөлийг та өөрөө сонго. Би таны хүслээр л болно. Та юу хүснэ? 20 тоглоё гэвэл 20 тоглоё. Тий. Би 20 тарин таныг 20 удаа хожно. Би өөртөө бол итгэлтэй байгаа. Тийм ч байсан. Ер нь юм үннээрээ байвал дээр. Тийм учраас нямдурж байгаа таныг би ойрын хугацаанд энэ хөл хорой тавигдах байх. Тэгэхээр миний энэ халц тэмцээнд халц дуэлд дуудаж байгааг хүлээж аваач гэж би хичээнгүүлэн хүсэж гуйж байна. Ингээ эр хүн ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэдэг учраас та ам алдсан, би ч ам алдсан. Ингээ хоёулаа эннийхээ төлөө үзэхээс өөр аргагүй боллоо. Тийм учраас
та бас намайг зөвөр ойлгоорой. Та ийм юм ярьж, ийм юм сэвж, ийм зүйл эвлүүлээгүй байсан бол би одоо ийм юм бас яриад суухгүй. Тэгээ танд би хариуг чинь л өгж байгаа юм шүү. Та энийг бас ойлгоорой тий. За тэгээд яг хөө би шатрын найз нартаа өөрийнхөө шатрын түүхийг ярьж үзье гэж бодож байна. За би шатрыг их сайхан сурсан юм аа. 6 дугаар ангид байхдаа би хатгалын шагдар жолоочинд очсон. Хүүн Сэрол гээд битээр нэг анги юм л да. Тэгээ шагдар жолооч маань шатар тоглож байхыг хараад би сурмаар санагдаад манай гэр шатар байдгүй байсан. Надад шатар зааж өгөх хүн байгаагүй. Ингээд би Сэрод найзаасаа шатар сурсан. За Сэрод бол тэр өдөр намайг ёстой 20 удаа юу яасан да, пионермад тавьсан да. За ингээд би бүр шар гозоогоод тэгээд бүр өстө сурахын туйл болоод гэртээ ирсэн чинь манай гэрт нэг даамны хөлөг байсан, даам байсан. Тэгээ би даамны хөлгөн дээр ийм лаа, тэр үед ийм лаа байсан. Ийм лааг ингээд зороод тэгээд аятайхан ингээд одоо хүү бэрс тэрэг морь энтрийн сайхан хийгээд эн чинь бас жаахан аятайхан хийж болдог байхгүй юу. Тэгээд нэг тал нь ингээд цагаан тэр үеийн лаач нэг юм тортог гаргадаг байсан юм. Тэгэхээр ингээд нөгөө талын тэр тортогтой лагаар нь ингээд асаагаад тусаагаад ингээд хийчихээр тийм тортогтой хөх болсон. Ингээд нэг басанда цагаан хар одоо шатрын дүрснүүдийг хийгээд тэгээд тэндээ одоо ганцаараа нүгээл ингээд өстө маш их сонирхоод ингээд байж исэн. Тэгээд ерөөсөө орж ирсэн хүн болгоны тоглоё гэдэг дүүтэйгээ тоглодог, Сэродыг гэртээ дуудаж авчирж тэрүүгээрээ тоглодог ийм байлаа л да. Ингээд би шатард бол үнэхээр дуртай болсон. За үүний дараа аав минь намайг одоо шатар дуртайг харангуйтай надад нэг хүнээс хуучин шатар худалдаж авчирж өгсөн л дөө. Би маш их баярлсан. Ингээд би одоо орж ирсэн хүн болгоны тоглоё гээл ерөөсөө шатарт маш их сонирхолтой болсон. Миний хамгийн том ах талигаач ах Базар гүр маань хот яваад ирэхдээ надад нэг ном авчирсан. Моя система гэд Немцович гэд Оросын алдарч шатарчны тийм маш зузаан ийм ном авчирсан. Тэрэн дээр бол одоо орос хэл дээр одоо бүх одоо тухайн үеийн шатрын одоо өрг тий одоо тэр Сицил гараа Берсний Гамбит юуны одоо ингээл бүгдийн сайхан ингээд тайлбарлаа. Тэгээ том нөгөө Михаил Тайл тэгэл Капабланка энтрийн одоо хийсэн тоглолт өргүүд бүгдээр ингийн гоё ингээд тавьсан ийм том шатрын ном байсан. Тэгээ би энэ номыг бол үнэхээр судалсан. Үнэхээр тэр номыг аваад би тэр номтой шатар нүгэл бүх одоо өрг мөрг юмнуудыг одоо эхний 15 нүүдлийг одоо ямар л одоо гараа байна тэднийг бүгдийг сурсан. Тэгээ нэг юм хөөрхөн юм надад тохиолдсон. Манай хөрш Должин гээд эгч байдаг байсан, ээжийн найз. Тэгээд Должин эгч нэг өдөр манай гэрт орж ирээд ээжтэй буу халаа сууж исэн. Би нөгөө шатраа нүгээ сууж исэн. Ганцаараа. Тэгсэн чинь Должин эгч тэгсэн. Танаа энэ хүүхэд нэг бол ном уншаад таг, нэг бол өөртөөгөө шатар тоглоод таг сууж яхайн энэ хүүхэд нэг юм дуулгандаа гэж хэлж исэн. Тэгээ би бодож исэн. Би тэгэхэд нэг 6 дугаар анги байсан болохоор нэг 14 тавтал байсан байх. Нэг юм дуулгана гэдэг чинь юу гэсэн үг юм бол доо гэд бодож исэн. Нэрээ би тэгээд бас их хурлын гишүүн 3 удаа сонгогдсон. Бодвол тэрийг л хэлж исэн байлгүй дээ. Урьдчилж тий. Тэгээд би 8 дугаар ангид байхдаа Хатгал хотынхоо бас авраг болсон. Одоо бүр томчуудын аврагт тоглоод. Тэгээд би 50 төгрөгөөр тэр үе шагнуулж ирсэн. Аав минь тэгэхэд яг тэмцээнд дуусахад хүмүүс дуудсан юм шиг байна лээ. Хөөс танаа хүү энд бүр одоо гинтхэн орж ирээд бүгдийг хоччлоо гэд. Тэгээ яг тэмцээнээ дуусаад 50 төгрөгийн шагнал авахд аав минь намайг үнсэж исэн. Би маш их баярлсан. Анх удаа би 50 төгрөг их мөнгө байсан дээ. Тэгэхэд одоо тэмцээний шагнал авч байлаа. Хатгал хотын одоо аврагын тэмцээн болж исэн. За ингээд тэрнээс хойш би шатар тоглодог болоод Хатгалын 10 жилээс мөрөнд очиж бас шатрын тэмцээнд оролцоод мөрөнд
8 дугаар байр эзэлж ирсэн юм аа. Аймгийн одоо тэмцээнд. Тэгэхэд надад 3 дугаар зэргийн одоо Монголын 3 дугаар зэргийн одоо шатарчны үүргийг биелүүлсэн шүү гэж ярьж исэн. Тэр үед тэгээд яг үнэмлэх бол өгөөгүй л дээ. За ингээ би Герман яваад бас эхний жилдээ Германд 1985 оны 1 сард Германы шатрын одоо Нойштадтын клубт элссэн байгаа. За ингээд энэ бүх одоо төлбөр мөлбөрийн төлөөд явсан байгаамаа. За ингэж явж байгаад би бас хөрхий Бүүнагийн 2 дугаар одоо юунд нь 2 дугаар зэргийн одоо лигт нь 3 дугаар ширээн дээр суудаг байсан. За ингээд би 85 онд Германы 4 дугаар зэрэг 86 онд 2 дугаар зэрэг авсан байгаа. За энэ дээр бүр ингээд нэг өсөндөө энэ ингээд Германы шатрын юу л да зэргийн одоо үнэмлэхэлтэй Метглиц бүк дээр тэргээд их гоёо энэ. Ингээ яг би мууч гэсэн Германы зүүн Германы шатрын 2 дугаар зэргийг 1986 онд авч ирсэн байна. За дараа нь 86 он ч одоо би юуны 2 дугаар курслтэй анагаахын сургуулийн тэгээд 2 дугаар зэрэгт 2 дугаар курс болохоор бас хичээл одоо хүндрээ явцдаг байхгүй юу. Тэгээд дээр нь арилжаа 8 их хийсэн, зав чөлөөч баг болсон. За дээр нь нэмэгдээд би ч нөгөө Германы хамгийн баян оюутан болчихсон болохоор нөгөө бас бусад ажил нь нөгөө шоу моо юм нь бас ингээд ихтээд. За ингээд ерөөсө хичээл ном, шоу, бизнес бүх юм давхцсан болохоор шатраа бол би тэр үеэс бол орхисон юм аа. Тэгээд яг үе ингээд тоглоо явдаг. Их хурлд бол одоо тэр хурлын зав чөлөөгөөр банкны хорооны зав чөлөөгөөр гişүүд бол тоглодог учраас би тэнд бас нэг ийм гоё шатартай байсан бэ. Одоо Монголд байхгүй гараар хийсэн гоё шатралтай. Тэгээ энүүгээрээ бас би тоглодог байсан л да. Ингээд нямдарж байгааг бол би байн хождог байсан. Юун одоо 20 жил надад нямдарж байгаа хичээл заах тий. Одоо нямдарж байгаа чинь тийм сэвэд байгаа шүү дээ. 20 жил чамд хичээл заалаа юу ч сурсангүй гэд бүр улайхчгүй тоохчгүй худлаа яриад тийм хийж байгаа байхгүй. Би тэрэнд нь одоо бас өмнөөс нь ичээд байгаа байхгүй юу. Нямдарж байгаа тий. Та бас улайхгүй юм аа тий. Та ичихгүй юм аа тий. Та бол үнэхээр хуурамч юм аа. Би бол бас танд хариуг нь өгмөр байна. Бас таныг ингэж давруулаад баймааргүй байна тий. Би таныг бол 20 тоглоход 20 хожино. Шууд хэлчихье. Ямар нэгэн тэмцээн юу байна? Одоо яаж зохиомоор байна? Ямар болцол тавьмаар байна? Тэрийгэ тавиад хоёулаа сайхан тоглож болж гин шүү. Тий. Тэгээд хоёулаа сайхан хожсон гинүү тэр дундаа тавьсан мөнгөө сайн үйлсэд таны хүссэн юмд одоо хандивлаа. За мэдээж би хожих учраас миний нэрээр хандивлах байх гэж би итгэлтэй байна. За ингээд таныг би халз дуйлд дуудаж гин шүү. Та таг битээ алга болчоороо тий. Би хүлээж гин шүү. Хүлээж гин. За ингээд найз нараа шеэр хийгээрэй. Цэндийн нямдорж гад хүртэр шеэр хийгээрэй. Тий. Би одоо өмнөөс нь баг тий ичж чинь ийм хуурамч хүн бас Монгол улсын их хурлын дарга хийгээд ийм хуурамч хүн бас ард түмнийг шудраг дээр хуураад явж байсанд би бас үнэхээр ичж байгаа шүү. Хүн нэг нүүртэй байх сайхан. Нэг хоёрдугаарт эр хүн хэлсэн үгэндээ байх бас сайхан. Гуравдугаарт ийм хямдхан тав алхахгүй баригдах ийм хуурамч юм хийж хүний нэр хүндэд одоо халдаж довтлохоо бас болчул яасан юм бэ нямдарж байгаа.